За сайн уу манайхаа крем стори сүүхтэй эргээд тавтаймаар л та манай сүүгийг анх удаа сонсч байгаа бол энэ сүүг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сүүг байгаа. Энэ сарын дугааруудтай маань Номын Union хадгаламж зээлийн оршоо хамтран ажиллаж байна. Өмнөх дугаард хэлсэнчлэн Номын Union хадгаламж зээлийн оршоо нь өндөр хүүтэй бусад санхүүгийн байгууллага дээр байгаа зээлийг ямар ч шимтгэл авалгүйгээр шилжүүлж байгаа. За түүнээс гадна таны барьцаа өрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хавьгүй өндрөөр үнэлээд зээлийн ойлголтыг үл тогтмол хийж байгаа юм байна. Тэгээд та хэд маань зээлтэй холбоотой бүхэл төрлийн мэдээллийг description хэсэгт байгаа өөр тоших хамгийн ойрхон байршилтай салбарын дугаар руу залгаад бүх төрлийн мэдээллийг нь авах боломжтой шүү. За энэ удаагийн дугаараар 2017 онд Америкийн нэгдсэн улсад болсон нэгэн гэмт хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн. За ингээд чууд хэрэглүүгөө орцгоё. Өнөөдрийн дугаар дээр ярих хүнийг Ben Winnick гэдэг би цаашдаа Ben гэд төвдөд явъя. За Ben 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Америкийн нэгдсэн улсад төрсөн. Тэгээд доороо нэг эрэгтэй дүүтэй аав ээжтэйгээ хүүхэд нас нь өнгөрсөн. Тэгээд Ben-ийн хувьд сэргэлэн цовоо олон найзтай аав ээжтэйгээ дотн зөөлхөн сайхан сэтгэлтэй хүү байсан. За тэгээд Ben-ийн хувьд багын бусад хүүхдүүдээс шал өөр хоббитэй байсан нь хүүтэн цуст амтан тэр тусмаа могоонд маш их дуртай байсан. Тэг бүр багаасаа л могоонд маш сонирхолтой байсан учраас зүгээр нэг жижиг могоо гэртээ аав ээжээсээ гуйгаад авахуулах нь тийм сонирхолтой биш болсон. Тэгээд сүүлдээ өөрийнхөө хоббиг дагаад могоо сонирхдаг олон найзуудтай болж өсвөр насны 16-17 настай байхдаа л аль хэдийнэ могоо зардаг, гадаадаас том могоо авчирдаг, өөртөө хувьдаа гэтэл 100 могоотой болчихсон байсан. Ben 2011 онд өөрөөсөө 4 дүү Linley Winnick гэх эмэгтэйтэй танилцдаг. За танилцдаг ч гэж ер нь өмнө нь өсвөр насны хүүхдүүд байхдаа нэгнээ таньдаг байжгаад 2011 онд бол дахин нэгнээ олсон нь тэр байсан. За Linley-гийн хувьд бол 1991 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Өмнөх харилцаанаас бол нэг хүүтэй. Тэгээ 2011 онд болцож эхлээд энэ хоёр бол хоёр биеиндээ маш хурдан татагдаад хэдхэн сарын дараа гихтэл хамтдаа тусдаа гараад амьдарч эхэлсэн. Танилцсанаас 3 жилийн дараа 2014 онд Ben Linley хоёр гэрлэж дундаасаа нэг охинтой болсон. За ингээд энэ айл бол нэг хүү, нэг охинтойгоор дөрвөлэн хамт амьдарч эхэлсэн. Тэгээ Ben-ийн хувьд бол Linley-тэй хамт ирсэн дагвар хүүгээ бол хизээч дагвар гэж боддгоо өөрийнхөө том хүүл гэж ер нь өөрийнхөө охинтой адилхан хайрлаж ирсэн. 2014 онд гэхэд л Ben-ийн могооны бизнес бол бүр л илүү өргөжөж байшингийнхаа дотор тусдаа том өрөөнүүд гаргаад тэндээ могоонуудаа бол байлгадаг болсон. Тэгээд Linley-гийн хувьд бол мэргэжлийн тийм массаж хийдэг эмэгтэй байсан. Тэгээд олон жил ер нь энэ тентийн салонуудад массаж хийсэн, гоо сайхан хийсэн, маникюр хийсэн гэдэг энэ чиглэлээр ер нь өөрийн гэсэн юм том салонтой болох мөрөөдөлтэй гэдгийг бол байнга Бэнд хэлдэг. За тэгээ Ben-ийн хувьд бол ер нь өөрийнх нь энэ могооны бизнес маш амжилттай яваад нэмээд эхнэр нь өөрийнхөө энэ бизнест нь бол бүх мөрөөдлөө хаяад тэр салон молон гоо сайханж бүх юм хаяад яг ингээ өөрийнхөө мөрөөдлийнхөө төлөө ингээд зүтгэж байгаа эхнэрээ хараад бол Ben эхнэртэй мөрөөдлийнхөө салоныг 2016 онд бол нээж өгсөн. За тэгээ Linley доороо хэдэн ажилтнууд аваад өөрөө яг тэр салонаа гардан ажилтуулж үнэхээр л аз жаргалтай хэсэг хугацаа өнгөрөөсөн. 2017 онд Ben-ийн могооны бизнес улам бүр л ингээл амжилттай болж тэлж эхэлсэн. Тэгээ гаднаас хүртэл хүмүүс могоог нь авах гэж ирдэг. Онлайнаар холбогдоод дэлхийн өнцөг булан бүрлүү могоогоо зардаг болсон. Тэгээд Герман, Англи, за бүр Аз руу хүртэл гаргадаг болчихсон. Тухайн дүүргийн мужийн хүмүүс ер нь бол могоо сонирхдаг хүмүүс хамгийн түрүүнд л Ben-тэй холбогддог болчихсон байсан. Тэр нь бол тийм л яг энэ community-тэй бол хамгийн амжилттай нэг нь болсон. Тэгээ Ben-ийн үнэтэй зарагддаг зарим могоо нь бүр $25,000 хүртэл үнэтэй байсан. Тэгээ Монгол мөнгөөр одоогийн ашаар бол нэг 90 сая орчим төгрөг гэсэн үг байгаа. Тэгээ Ben-ийн хувьд бол сардаа багадаа л ингээд 50 могоогоор ингээд бизнес хийж эргэлддэг байсан учраас санхүүгийн тал дээр бол их ашиг олж ихсэн. Тэгээ хоббигоо олж инхнээсээ бизнес болгож чадсан. Бэнд 2017 он гэхэд нийтдээ 300-аас 400
могоо байсан. Тэгээд бүр одоо олон могоотой байсан учраас хооронд нь үржилд оруулаад өндөг байхаас нь эхлээд тижээгээд том болохоор нь зараад гээд ингээд энэ бизнес нь бол маш амжилттай явж байсан. Тэгээд би энэ багын л ер нь могоонд маш их хайртай байсан учраас могоогоо зарахдаа ямар хүнд зарах уу, ямар газар байлах уу, могооны талаар нөгөө авж байгаа хүн сайн мэдлэгтэй юу гэдгийг нь байнга асуудаг. Тэгээ хэрвээ шаардлага хангахгүй хайртай могоонуудыг нь зовоохоор санагдах юм бол могоонуудаа бүр зардаггүй байсан гэж байгаа. Тэгэхээр тийм л их ер нь могоонуудтай чин сэтгэлээсээ хайртай нэгэн байсан. Бэний төрсөн дүү нь Сэм нь яг хажууд нь хэдхэн алхмын газар бол амьдардаг байсан. Тэгээ хагас бүтэнцээ нь хамтдаа загсанд явж ойрхон амьдардаг учраас хүүхдүүд нь хоорондоо тоглож тэгээ ганцхан дүүтэй учраас дүүтэйгээ бол маш дотн ойрхон харилцаатай байсан юм билээ. 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Линли ажлаасаа тараад гэртээ ойролцоогоор 5 цаг 30 минутанд ирсэн. Тэгээ ирээд нэг л намгүй байхаар нь гайхаад нөхрөө могоонуудтайгаа байгаа бахтай гэж бодоод могоонууд байдаг өрөөндөө ороод үзэхэд үнэхээр аимшигтай дүр зургийг өөрийнхөө нүдээр харсан нь Линли нөхрөө амь насаа алдсан байгааг нь бол олсон. За Бэни биеийн доошоо харчихсан маш их цус гарсан байдалтайгаар олдсон. Линли нөхрөө хараад ерөөсөө эргэлзээгүй амь насаа алдчихсан байна гэдгийг нь хараад шууд мэдсэн гэдэг. Тэгээ сандраад юу их юм мэдэхгүй хамгийн түрүүнд Бэни төрсөн дүү буюу Сэм рүү залгсан. Дүүн ч гэсэн ер нь маш хурдан ирсэн. Тэгээ дүүн ирээд ахыгаа амь насаа алдсан байгааг хараад үнэхээр их шоконд ороод тэр 911 рүү бол дуудлага өгсөн. За тэгээ дуудлага өгөөд миний нөхөр ингээ газар ухаангүй байна. Энд тэндгөө цас уулчихсан байна гэд уйлаад ярддаг. Тэгээ цаана Бэний дүүн ах маань өчөж юу болоод байна гэл ингээл сандраад байгаа нь бол бас сонсогддог. 911-ийн диспатчер тэгээ юу болсон юм болоо гэд асуухт нь дүүн маш их хэмжээний цус гарсан байсан учраас ахыгаа шууд л нөгөө могоонуудтай хатгуулад амь насаа алдсан гэж тухайн үед бодоод диспатчерт болохоор ахыг мань могоонууд нь алчихжээ гэд хэлдэг. Дуудлага авсан цагдаа нар ирэхэд хаасайгүй могоонууд нь нөгөө ийм савнаасаа гарчихсан байсан. Тэгээ цагдаа нар чөлөөтэй чиргийн газар нэвтрэхэд хүндрэлтэй энэ том могоонуудыг одоо холдуулахад туслах боломжтой дуудах тийм мэргэжлийн хүн байгаа юу гэж хүртэл тухайн үед бол асууж исэн. Хэргийн газар ирсэн цагдаа Бэний цогцыг хараад бүр маш их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд хэдий могоон татгуулж амь насаа алдсан гэж дүүн нь хэлсэн ч гэсэн могоон татгуулж амь насаа алдахад ийм их хэмжээний цусуудаа хаанаас нь гардаг байна гэдээ үнэхээр тухайн үед бол аах бол гайхсан. Цагдаа нар хэргийн газрыг илүү ингээд шалгаад үзэхэд бууны хонгоо олцсон, одоо сумны хонгоо олцсон. Тэгээд яг тэр олсон даруйдаа за энэ бол цолгүй явдал биш юм байна. Хүн амны хэрэг байна гэдгийг нь бол шууд ойлгосон. Тэгээ Бэнийг имлэг тавьчраад үзэхэд ойрын зайнаас нийтдээ яг араасаа нуруундаа 8 удаа буудуулан амь насаа алдсан нь бол тодорхойлсон. Цагдаа нар Бэн нуруундаа 8 удаа буудуулсан байсан учраас гэмт хэрэгтнийг орж ирэхэд нь ямар ч мэдээлэл байхгүй байсан. Эсвэл өөрийг нь буудна гэж ерөөсө бодоогүй хүнтэй хамт байсан гэж ер нь таамагийг гаргасан. За тэгээд өөрийнхөө хоббигоо маш том бизнес болгосон эхнэр 2 хүүхдийн хамт мөрөөдлийнхөө амьдралаараа амьдарч исэн залуу 30 наснда 8 удаа буудуулан аимшигтайгаар амь насаа алдсанд бол Бэний гэр бүлийнхэн эхнэр 2 хүүхэд нь за тэгээ найзууд нь бол үнэхээр шоконд орсон. Цагдаа нар болон Бэний гэр бүл найзуудад нэг л том асуулт байсан. Хин яагаад одоо Бэнийг ийм аимшигтайгаар хөнөөх болов гэд нэлийн гайхсан. Тэгээ Бэний гэр бүл болон цагдаа нар ихэндээ одоо Бэний нөгөө үнэтэй могоонуудыг нь хулгайлах гэж түүний хөнөөсөн гэж таамаглаж ийсэн ч гэсэн гэрээс нь нэг ч могоо бол алга болоогүйг цагдаа нар олж мэдсэн нөгөө бүртгэлээс нь. За тэгэхээр ер нь бол могоо хулгайлах гэж одоо Бэнийг бол хөнөөгөөгүй гэдгийг нь бол цагдаа нар мэдчихэж байгаа. За тэгээ цаашлаад могоог нь хулгайлаагүй ч гэсэн энэ могооны бизнес хийдэг өөр хэнийг Бэний одоо энэ бизнес нь амжилттай яваад байгаа учраас түүнд татаархсандаа хөнөөсөн гэж бас сэжгэлжсэн ч гэсэн ямар ч одоо уул мөргөл гардаггүй. Гэмтэрэг гарснаас нэг өдрийн дараа Бэний дүү Сэм болон Бэний эхнэр Линлигээс тусад нь мэдүүлэг авсан. Тэгээ цагдаа нар мэдүүлэг авахаас өмнө одоо Линли болон Сэмээс хуруу гарнаас нь тийм тест авсан. За тэр тест нь болохоор ойрын хугацаанд буу ашиглаж бууны гохыг нь
одоо дарсан байна уу гэдгийг нь шалгадаг тийм тест юм шиг байлээ. За тэгээд тухайн тест нь бол 100% үнэн зөв заримдаа гардаггүй ч гэсэн цагдаа нарт бол ямар нэгэн сэжүүрийг бол өгч чадна гэж цагдаа нар бодсон. За тэгээд Сэм Линли хоёр ч гэсэн шууд л мэдээж зөвшөөрсөн. Тэгээд хайртай нөхрийг нь хайртай ахыг нь алчсан байгаа учраас тэгээд болно ямар ч асуудалгүйгээд хоёулаа бол тест өгөхийг бол зөвшөөрсөн. За тэгээд тестний хариу ч гэсэн нэг удаагүй гарсан. Тэгээ хоёулангаас нь сөрөг буюу энэ хоёр хүн ба сүүлийн 1-2 өдөрт ямар нэгэн байдлаар буу ашиглаагүй байна гэдэг бол хариу гарсан. Тэгээ цагдаа нар мэдээж энэ хоёр хүнийг хамгийн түрүүнд шалгасан шалтгаан нь болохоор энэ хоёр хүнийг бол хамгийн ойр дотны хоёр хүн учраас сэжиглэжсэн гэдгийг нь бол илтгэж байгаа. Цагдаа нар эхлээ Сэмээс мэдүүлэг авсан. Тэгээ юу болсон? Чамд ер нь мэдж байгаа зүйл байна уу? Түүнд гэр бүлийн, санхүүгийн, ажил төрлийн асуудлууд сүүлийн үед байсан уу? Чи мэдсэн үү? Түүнийг ер нь ингэж аимшигтайгаар хөнөөх боломжтой хэн нэгэн байгаа юу гэж асуугаад Сэм бол би үнэхээр сайн мэдэхгүй байна. Надад хэлэх үг алгаа маш их хэцүү байна. Тэр бүх хүмүүстэй л ив найрамдалтай, аз жаргалтай нэгэн байсан гэж хэлдэг. Тэгээ ах маань бол амьдралд маш хайртай нэгэн байсан. Түүнийг бол ингээд амнасаа алдсанд бол үнэхээр их гонигтай байна гэж хэлдэг. За дараа нь цагдаа нар бол Лилигээс мэдүүлэг авсан. Тэгээ яг адилхан асуултаа асуухад Бенни дүү Сэмийг би сэжилж байна гэж хэлдэг. Тэгээ цагдаа нар гайхаад яагаад одоо хамгийн ойр дотны хүн ихнэр нь бүхэл бүтэн одоо дүүг нь сэжилж байна гэж хэлсэнд нь гайхаад цагдаа нар судлаад үзэхэд Бен, Сэм хоёр хэдий дотн байсан ч гэсэн гэр бүлийн зарим нэг асуудлууд бол байсан юм байлээ. 2012 онд Бен, Сэм хоёрын аав нь өөрийгөө буудан амь насаа хорлож ирснийг нь бол Бен өөрөө яг хоёр нүдэрээ хараад олж исэн юм байлээ. Тэгээд Бенний аав нь их хэмжээний мөнгөний асуудалд ороод тэрийгээ дийлэхгүй амиа оруулж ясныг нь Сэм бол ахыхаа буруу гэж боддог байж магадгүй. За тэгээд тэрнээсээ болоод одоо өшөөгөө авах гэж ахыгаа хөнөөсөн байх магадaltaй гэж бол цагдаа нар үтсэн. За тэгээд цагдаа нарын хувьд бол мэдээж Бенний хамгийн дотны хүн болох эхнэр нь төрсөн дүүн сэжилж гинэ гэд хэлчихэж байгаа. За тэгээд дээрэс нь өмнө нь юм гэр бүлийн асуудлууд байсан учраас хамгийн ихний сэжигтэн бол Бенний төрсөн дүү Сэм болж байгаа. Сэмээс цагдаа нар хамгийн түрүүнд полиграф тест буюу одоо үнэн худлыг нь ярьж байгааг илрүүлдэг тийм тест авахд Сэм бол ямар ч асуудалгүй үнэн ярьж байна гэдэг хариу гарсан. За нэмээд гэмт хэрэг гарсан өдөр бүтэн яг ажил дээрээ байсан нь бол нотлогдсон. За тэгээд цагдаа нарт одоо гаргаж байгаа Сэмийн хандлага бол одоо маш одоо ойлгомжтой байсан. Үз шалга болно. Алуурч нэг л олж ивэл би танарт чадхаараа туслана гэдэг ийм хандлагатай байсан учраас цагдаа нар бол аль бие осоор Сэмийг бол сэжигтийн тооноос бол хассан. Бенний амь насаа аимшигтайгаар алдсан энэ хэрэг нь бол ганцхан гэр бүлтэнж биш, могоо сонирхдаг community-д нь бол үнэхээр хүнд туссан. Тэгээд могоо сонирхдаг Бенний 100 найзууд нь өөрсдийн хамгийн үнэтэй, гоё, чамин гэсэн могоонуудаа дуудлага худалдаагаар борлуулад тэр мөнгөө бол бүгдийг нь Линли буюу одоо Бенний Линли болон одоо Бенний хоёр хүүхэдт нь бол өгсөн. Тэгээ нийтдээ ойролцоогоор бол $40,000 3 үзийн дотор цуглараад Линлид бол өгсөн байдаг. Гэмтэрэг гарснаас хойш 11 өдрийн дараа цагдаа нар Линлигээс дахин байцаалт авахар цагдаагийн газар авчирдаг. Тэгээ цагдаа нар энэ 11 өдрийн турш гэмтэргийн араас мөрдөж агаад Линлиг гэр бүлээс гадуур харилцаатай байсныг нь бол олоод мэдчихсэн байсан. За тэгээд Линлиг авчирсныхаа дараа шууд асуусан. Тэгээ чамд Бенээс өөр харилцаатай байдаг одоо тийм эрэгтэй байдгүй гэж асууад Линли бол байгаа. Түүний Эрик гэдгээ бит хоёр сарда нэг юм уу хоёр л удаа уулздаг гэж шууд үннээ хэлдэг. Цагдаа нар тэр Бенний араар нь уулздаг Эрик гэх Линлигийн тэр залууг нь шалгаад үүсгэд гэмт хэргийн гарах үеэр бол тэр газар байгаагүй нотлогддог учраас тэр залууг бол цаашаа өргөжлүүлж шалгаагүй. Цагдаа нар дараа нь Лилигийн салонд ажилладаг хамгийн сайн найзаас нь мэдүүлэг авсан. Тэгээд найз нь цагдаа нарт бол Линли Эрикээс гадна уулздаг хэд хэдэн залуучууд бол бас байгаа. Бас нэг уулздаг залууг нь Брэндон гэдэг. Тэгээд тэр хоёрыг бол би танилцах хапаар танилцсан гэж сонсч ирсэн. Тэгээд гэмт хэрэг гарсан өдөр тэр хоёр бол бас уулзсан байхаа гэдэг мэдээллийг бол цагдаа нарт хэлдэг. Бенний сошиал хаягуудыг нь шалгаад үзэхэд Бен алуулахаасаа хэдхэн цагийн өмнө эхнэр Линлитэйгээ
Салаан ч маш их алдагдалд ороод байна. Сүүлийн хэдэн сар юм ашиггүй ажиллаа. Чи зүгээр юу болоод байгааг надад хэлж болохгүй юу? Чи худлаа ялсан байна. Одоо худлаа хэлэхэд бойл энэ төр гэсэн утгатай тийм мессежүүдийг бол бичсэн байсан. Тэгэхээр ямар ч тач юу Линли нөгөө мөрөөдлийн одоо салон нь хэдэн сарын турш ашиггүй алдагдaltaй ажилласан. За тэгээд нэмээд дээрэс нь Линли Бэнээс гадна 2-3 залуутай зэрэг уулздаг болохыг нь бол цагдаа нар мэдчихсэн гэсэн үг. Гэмтэрэг гарснаас хойш нийтдээ 4 сар өнгөрсөн. Тэгээд цагдаа нар бол дөрөвтэй нотлох баримт олж чадахгүй байсан ч гэсэн Линли Бэн хоёрын харилцаа сүүлийн 1 жилийн хугацаанд тааруу одоо тохиромжгүй байсныг нь бол мөрдлөгөө үеэр олж мэдээд дахин Линлиг дуудаж полиграф тест буюу одоо үнэн худлаа хэлж байна уу гэдгийг нь шалгахаар болсон. Хачирхалтай нь Линли полиграф тестэндээ унтчихсан. Тэгээд цагдаа нарын асуусан тэр өдөр Бэнийг хэн алсныг нь мэдэж гин үү гэж асуусан асуултанд мэдэхгүй байна гэж хариулахдаа илт худлаа хэлж байна гэсэн тестийн хариу бол гарсан. Полиграф тест ер нь бол нотлох баримт гэж шүүх хуралд ордоггүй ч гэсэн цагдаа нар бол дийлэнхтэй энэ одоо полиграф тест нь үнэн гардаг гэж одоо мэддэг учраас Линли ямар нэгэн байдлаар худлаа яриад байгааг нь бол мэдсэн. За тэгээд тестийн хариуг нь танилцуулаад чамайг худлаа яриад байгааг чинь бид нар бол мэдсэн. Бид нарт одоо үннийг хэлээ гэхэд Линли бол шууд л ингээл амар уйлал би мэдхгүй, би хүүхдүүдтэй хэрэгтэй, би нөхрөө яагаад хөнөөнө гэж та нар бодоод үзэлтэй гээл өөр юм хэлдэг ингээл уйлаад л байдаг. Хэдий Линли юм с жигтэй полиграф тестэндээ унсан ч гэсэн шууд одоо Бэнийг хөнөөсөн эсвэл энэ хэрэгт холбоотойг нотлох баримт байгаагүй учраас түүний дахиад л сул чөлөөтэй тавьж явуулсан. Гэмтэрэг гарснаас 7 хоногийн дараа Линли Бэн тэр хоёрын нэр дээр байсан байшинг зараад салаанаа хаагаад тэр дүргээс шууд нүүж Бэний дүү, Бэний нөгөө могоо сонирхдаг найзууд, гэр бүлийнх ингээд хинтэн ч юусоо холбоо барихгүй тассан гэхэд болно. Тэгээ гэр бүл найз нөхд нь бол үнэхээр гайхсан. Нөхөр нь өнгөрөөд 1 сарч болоогүй хахад хамаг ямигийн зараад гэрээсээ нүүн гэхээр хэдий жоох юм сэжигтэй сонь санагдчихсэн ч гэсэн найз төхөд гэр бүлийнх нь Линли болон 2 хүүхэдт нь үнэхээр сайн байсан. Тэгээд ийм том уу гашуу туулж байгаа учраас аавынх нь алуулсан газар 2 хүүхдээ байлгахгүй гэсэндээ ийм төлөөсөн баха гээд дандаа л ингэ сайнаар хараад дэмжижсэн. Гэмтэрэг гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөндөө цагдаа нар бол тасралтгүй энэ хэргийг шалгаж мөрдөжсэн ч гэсэн хангалттай нотлох баримтыг ерөөсөө хараахан олж чадахгүй байсан учраас энэ хэрэг бол тийм удаачрсан байдалтай болчихсон. 2020 оны 1 сард цагдаа нар нэгэн шоронд ирж нэг залуутай уулзсан нь Брэндон гэх нөгөө өмнө нь Линлитэй нөгөө танилцах хабар танилцсан гэдээсэн залуу нь байсан. Тэгээ хачирхалтай тэр залуу болохоор өөрөө цагдаа нарыг дуудсан. Тэгээ цагдаа нар бол өөртөө очиж тэр залуутай уулзъя гэж уулзаагүй. Цагдаа нарт би одоо уулзах хүсэлтэй байна гэдэг юм хүсэлт тавьсан юм байлээ. Бэнийг амь насаа алдснаас хойш энэ Линли тухайн тэр одоо уулздаг байсан Брэндон гэх залуутайгаа суугаад дундаасаа бүр хүүхдтэй болсон байдаг. Тэгээ хүүхдтэй болсноос хойш энэ хоёрын харилцаа нэлээд муудаад Брэндон Линлид бол хэд хэдэн удаа гар хүрээд их нэртэй гар урсан хэрэгээрээ шоронд байхдаа цагдаа нартай холбогдсон юм байлээ. Брэндон цагдаа нарыг ирэхэд бол бүх үннээ эхнээс нь ярьж эхэлсэн. Тэгээд үннээ хэлэхээс өмнө хэрвээ намайг шоронгоос гаргана гэвэл би та нарт үннээ хэлье. Гэхдээ цагдаа нар зөвшөөрөөд хэрвээ чи бүх үннийг мэдж байгаа бүх зүйлээ хэлэх юм бол бид нар чамд ял өглөөгөөр шоронгоос чөлөөтэй гаргана гэхэд нь бол Брэндон одоо бүх зүйлээ бол ярьж эхэлдэг. Линли нөхөр буюу Бэнийг алуулахаас хэдэн 7 хоногийн өмнө ажлынхаа газрын сайн найзтайгаа нийлж агаад их хэмжээний нойрсуулах юм хийсэн шейкийг Бэнд өгсөн гэсэн. Гэхдээ Бэнд тэр нь ерөөсөө тийм сүртэй одоо хүл төрөх хэмжээний үйлчлээгүй учраас им өгч нөхрөө алах гэсэн хоролдлого нь бүтлгүүцэн. Тэгээ бүтлгүүцнийхаа дараа Линли хууч өөрийнхөө эргдэг байсан Майкл гэх залуутай холбогдсон. Тэгээ Линли уг нь бол тэр залуугаар хийх гэж байсан ч гэсэн Майкл гэх тэр экс нь гинэт одоо би таны нөхрийг алж чадахгүй мэнэ гэж хэлсэн учраас өөрөө Бэлийн өмсөд буу аваад түүний гэрте хахт нь Линли 8 удаа буудаж хөнөөсөн гэж надад хэлсэн гэж цагдаа нарт хэлдэг. За тэгэхээр Линли бол нөхрөө бол 8 удаа буудаж хөнөөсөн. Тэгээ хөнөөхөөс өмнө нөгөө салонд ажилладаг найзтайгаа нийлж агаад их хэмжээний нойрсуулах юм хийсэн шейкийг бас Бэнд өгчсэн. Тэгээ тэр нь бүтлгүүцсэн
Учираас хуучин бүр эртэг байсан Майкл гэх залууга дуудаад алуулах гэсэн болж нөгөө Майкл нь гинт чадахгүй нэ гэд айсан. Тэгээд Линли бол өөрөө биелийн өмсөж жагаад нөхрөө буудаж хөнөөсөн гэдэг мэдүүлгийг бол цагдаа нарт хэлсэн байгаа. За тэгээд энэ мэдүүлгийг авсан учраас цагдаа нар бол мэдээж 2020 оны 1 сарын 16-ны өдөр Линли болон Майклыг баривчилдаг. Линлигийн хувьд бол Бэний хөнөөснийхэн дараа амь насны даатгалаас орж ирсэн мөнгө, байшингаа зарсан мөнгө, Бэний цугдуулганд байсан бизнесээ эрхэлдэг байсан 300 400 үнэтэй тийм могоо зарсан мөнгө гэдээ бүр маш их мөнгөтэй болсон. За тэгээд нээсэн салаанууд амжилтгүй болоод тэрийг нь Бэн мэдчихээд уурлаад тэгээд дээрэс нь Линли тухайн үед бол явуулцдаг 4-5 залуу байсан гэдг нь нотлогдсон учраас тэр нартайгаа бол юм чөлөөтэй байх гээд нөхрөө хөнөөсөн байхаа гэж үл цагдаа нар үздэг юм билээ. Цагдаа нар Линлигээс гадна Лилигийн нөгөө салаанд ажилладаг байсан сайн найз гэдэг тэр эмэгтэйг бол дуудаж дахин мэдүүлэг авсан. Тэгээд тэр найз нь бол бүх үнэнээ бол тухайн үед бол мэдээж шууд баригдчихсан учраас хэлсэн. Тэгээд би түүнийг бол Бэний хөнөөснийг бол мэдчихсэн. Бэн төгсөн нойрсуулах юмтэй шейкийг би бэлдэж өгсөн. Би мэдчихсэн ч гэсэн хэлээгүй шалтгаан нь тухайн үед тэр миний найз гэхээсээ илүү миний босс захирал байсан. Нэмээд тэр өдөр би тэр өдөр болгон ажил дээрээ ирээд ингээ гуниглаад би намайг маш их зоддгоо хүчирхийлдэг гэж хэлсэн учраас би түүнд тусалсан. Тусалсан ч гэж би Бэнийг арай хүчгэн гэж юу нь бол тухайн үед би бодоогүй. Тэгээ нэгэн тал Бэн хүчгсэн учраас би энэ хэрэгт салшгүй холбоотой болсон болохоор хэлээгүй нуусан юм а гэж хэлдэг. Цагдаа нар тэгээ найзаас нь Линли Бэний хөнөөчгүүд ядаж нэг удаа уйлж гуниглаж байгааг нь чи харсан уу гэхэд найз нь хизээч үгүй гэж хариулдаг. Линлигийн өмгөөлөгчд бол тэгээд Линлиг бол Бэнийг бол алаагүй. Хизээч өөрийн нөхрөө бол өөрийн гараар алаагүй гэсэн байр суурийг бол шууд илэрхийлдэг. Тэгээд Майкл бол Бэнийг хөнөөсөн. Тэрийг нь бол Линли харсан. Гэхдээ Линли бол ямар ч ал гэсэн зааварчилгаа өгсөн ч юм уу түүнийг алах ямар ч төлөвлөгөөгүй байсан гэж хэлдэг. За Майкл бол бас мэдээж би бол алаагүй, би хамт очсон. Гэхдээ Линли өөрийн гараар нөхрөө алсан. Би өөрөө өмнөд цуг атсан ч гэсэн би айгаад байсан учраас би чадахгүй нэ гэж хэлээд Линли өөрөө биелийн өмсөд бууга надаас аваад түүний 8 удаа буудаж хөнөөсөн гэдэг мэдүүлгийг өгдөг. Гэмтэрэг ташиглагдсан буу Майклийн найз өхнийд нь байсныг цагдаа нар олсон. Тэгээ яагаад чамд байгаа юм бэ? Хэрвээ чи хөнөөгөө юм бол яагаад чамд байгаа юм бэ гэж асуусан чинь Майкл Линли нөхрөө хөнөөчгөөд надад энэ буугаа өгөөд намайг нуу гэсэн юм а гэж хэлдэг. Тэгээ шүүх хурал эхэлж хоёр тал бол маргасаар л байсан. Майкл буудсан, эсвэл Линли буудсан гэд шүүх хурал дээр хоёр талын өмгөөлөгчд бол ярилцаар байсан. Тэгээ хамгийн чухал гэрч бол Линлигийн нөгөө сайн найз нь гэмт хэрэг болсон өдөр юу басныг дахин нэг удаа дэлгэрэнгүй шүүх хурал дээр ярьж өгдөг. Тэгээ гэмт хэрэг гарсан өдөр Линли Майкл хоёр салон дээр уулзсан. Буцаад хэдэн цагийн дараа ирснийхэн дараа Линли шууд усанд орсон. Тэгээ усанд орохдоо миний биеийг сайн үрээд өгөөч, нуруу маань сайн үрээд өг гэд байсан. Тэгээ би юу болсон талаар асуухад гэрийн гадаа очсон чинь Майкл айгаад хийж чадахгүй нэ гэдээсэн. Тэгэхээр би түүнийг өөрөө хөнөөчлөө гэж хэлсэн гэдэг. За тэрнээс гадна Линли бас шүүх хурал дээр өөрийн өнцгөө хэлсэн. За Бэн намайг бол маш их хүчрхийлдэг байсан. Битүүрийн харилцаа сүүлийн жилд бол тийм ч сайн байгаагүй. Тэр намайг зодох бүрдээ яг энд чамаа дуусгачихгүй гэж намайг байнга сүрдүүлдэг байсан. Тэр нэг өдөр би Майклтэй цуг очсон нь үнэн. Зүгээр л би Майклтэй уулзаж юу болсон талаараа түүнд хэлсэн. Би тэгээд түүнээс салахыг хүсдэгээ, ямар их хүчрхийлүүлдэгээ хэлсэн. Тэгээд тэр гинтл ууралсан юм уу яасан халааснасаа буу гаргаж ирээд Бэнийг буудчихсан. Би орлоод гайхаад гадагшаа гарсан. Тэгээд би түүнээс салмаар байгаагаа түүн ямар их хүчрхийлүүлдэгээ хэлсэн ч гэсэн түүнийг алчхна гэж би бодоогүй гэж мэдүүлэг бол өгдөг. Тухайн үед би тэгээ цагдаа нар намайг алсан гэж сэжгэлчихвээ гэж айсандаа тухайн үед би юу хийхээсээ мэдэхгүй байсан учраас үнэн хэлээгүй. Үнэн хэлээгүйдээ би одоо ч гэсэн маш их харамсаж байна гэдэг бол өөрийнхөө үнцгийг бол тайлбарлаж хэлдэг. За тэгээд энэ мэдүүлгийг сонссон гэр бүлийнх нь бол үнэхээр хэлэх мууг байгаагүй. Маш зөөлхөн гэр бүлсэг хайртай ахыг нь зүгээр л үуч болоог юм шиг хүчрхийлэгч гэж хэлээд өөрийгөө алаагүйгээд
хилээ сууж байгаа Лилийг хараад үл сайн бол үнэхээр нулимсааж төвчж чадахгүй байсан. Тэгээ энэ 3-4 жилийн хугацааны туршид Лилийг цагдаа нар нийт 10-аад удаа авчирч одоо мэдүүлэг авсан. Тэгээ энэ бүгдэд бол дандаа худлаа ярьжсэн мэдүүлэг өгөх бүртээ хамгийн хайртай дүүг нь сэжилж байгаагаа ч гэсэн хэлжсэн гэдэг. За ингээд шүүх хурлын хариугаарч 2021 оны 12 сарын 9-ний өдөр Майкл Линли хоёрыг хоёуланг нь Бенни өхөлд буруутай гэж үзэн Майкл бүх насаар нь хорих ялыг өгсөн бол Линлид ердөө 16 жилийн хорих ялаар шийтгдэг. Тэгээд шүүхээс түнд яагаад тийм бага ял өгсөн тал дээр бол ямар ч тайлбар өгөөгүй. Бенни гэр бүл найз нөхд нь бол тэг үнэхээр их гайхсан. Бүхэл бүтэн нөхрөө төлөвлөж агаад 8 удаа буудан хөнөөсөн байхад яаж юм бага ял өгдөг байна гэж бүгд л юм гомдолтой байгаагаа хэлдэг. Тэг 2021 оноос хойш хоригдсон хугацаагаа энтрээ ингээд хасахаар 45-6 наснда л ер нь шоронгоосоо суллагдана гэсэн үг байгаа. Тэгээ одоогийн байдлаар Линли Майкл хоёр бол хоёулаа ялаа идлээд шорондоо байгаа. Тэгээ таад манаас ер нь энэ нэрийг сонсч байсан уу? Энэ хэрэг дээр ямар бодолтой байна? Хэн үнэхээр яг гохыг дарж Беннийг өөрийн гараар хөнөөсөн гэж бодож ин санал бодлоо нээлттэй комент хэсэгт бичээрэй. Тэгээ миний хувьд бол бас яг хэн гохыг дарж Беннийг хөнөөсөн нь бол тэмж чухал биш. Угаасаа энэ хоёр хүн хэн хөнөөснийг нь мэдж байгаа. Хоёулаа хамт байсан нь үнэн учраас хоёулаа л аимшигтэй алуурчт гэж бодож байна. Тэгээ дараагийн дугаар маань ямар ч таж удахгүй орох учраас та хэд маань subscribe дараад хүлээж агаарэ. За тэгээд баяртай.